Сайн байцгаана өрх үзэгчтэй. 2015 он монголчууд бидний хувьд хүн амаа өсгсөн эдийн засгийн чадвараа үндэсний үйлдвэрлэгчдээр бэхжүүлсэн, гадаад харилцаагаа тэлсэн, мал сургаан 5 төрлөөр нь өсгсөн түүхэн он жил байлаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааг олон нийтэд хүргэж ирсэн сүүл нэвтрүүлэг оны сүүлийн дугаараа та бүхэнд хүргэж байна. (2015 онд монголчуудад 3 сая улаа болж, Монгол Улсын ерөнхийлөгч 3 сая дахь иргэндэн монголжин гэдэг нэр хайрласан юм. Тэрээрийн түүхэн өдрийг тохиолдуулан ард түмдэд хандаж хэлсэн үндэн манай улсын хүн ам цаашид 3 сая гэсэн бэлэгдэл тоон дээр үргэлж өсч, үргэлж нэмэгдэн тоологдох болно хэмээн онцлсан юм а. 30 буман монголчууд минь эвбөх, хэмрөөдөө, эрх төгс, бүтээл арвин жаргаж яввэ. Түүх их төрийн сүлд Тэнгэрийн тамхад Монгол өрсөө өнөд мөнгө ивэх болтугай. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар 2010 оноос эхлэн жил бүрийн 5, 10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн бям гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан 5 жилийн хугацаанд улсын хэмжээнд нийт 8.8 сая мод тарьсан гэсэн дүн гарсан юм. Үүнээс бүрэн ургас нь 5.6 сая мод буюу нийт тарьсан модны 70% нь ургасан үзүүлэлт. Тийм ч чамлахаар үзүүлэлт биш байлаа. Энэ удаа тайлаас мод тарьж байгаа. Энэ удаа анх удаа тарьж байгаа. Тэгээд дараа жил ирж бас арчилж байна. Модноос хүмүүс цэвэр авдаг. Эмээгийнхээ ажлын хүмүүстэй уйлс мод тариад их мод тариул өөрийнхөө насан дээр нэг нас нэмдэг гэд тэгээд би мод суулгах гэж байгаа. Ерөнхийлөгч санаачлаад бид сэргжүүлж эхэлж байгаа. Тэрний үхээр бүх моддыг цахим паспорт толгой гэж нэг ухаалаг төрийн санаачлагынхаа хүрээнд энэ цахим ухаалаг бүртгэлийг хийя. Яг нэг олон нийтийн зүгээс хүмүүсийн зүгээс гараад байгаа шүүмжлэхээр 7.4 сая мод тарьсан байна. Ургалт бол их бага байна. 62% байгаа гэж яригдаад байгаа учраас тэгвэл ер нь бүх модоо паспортлуулаад баркодтой олгоод тэгээд тарьчия. Тэгээд тухайн модоо хэр ургаж байгаа, ямар хөрстэй байгаа, хэдэн удаа усалсан, хэн арчиж байгаа бүх мэдээлэл энэ одоо модоо ивент гэж ургуулсан хүн маань захин юуруу ороод вебсайт руу ороод үздэг. Тийм боломжтой бас тийм ухаалаг бүртгэлийг энэ жил санаачд эхлүүлж байгаа. Агаарын бохирдол, цөлжилтийн эсрэг иргэд өөрсдийн хувь нэмрийг оруулж амьдарч байгаа орчноо ногооруулах асуудалд гар буй оролцсон импортын тарьс суулгацыг эх орондоо үржүүлэх болсон нь мод тарих үндэсний өдрийн нэг том ач холбогдлоо гэж хэлж болно. Монгол Улсын ерөнхийлөгч мод тарьж суулгац бэлднэ гэдэг бүхэл бүтэн үйлдвэрлэл гэдгийг ч хэлж үндэсний аж ахуй нэгжүүдийг төрийн бодлогоор дэмжинэ гэдгийг хэлж байсан юм. Монгол Улсын ерөнхийлөгч элбэгд орж төрийн тахилгад бурхан халдан болон богдхан уулын тэнгэрийг тайх ёслоод оролцож байгаль орчныг унган төрхөөр нь авч үлдсэн улс орны нэг бол нүүдлийн соёл иргэншлэн харьцангуй хадгалан үлдсэн олон зууны тэртэгээс байгалийн ивэл эрхшээлд цаг ямагт амьдарч ирсэн төдийгүй өдөр тутам унган байгальтайгаа харьцаж ирсэн Монголын ард түмэн гэдгийг тэмдэглэн хэлсэн юм. Үндэсний бахархал тайхан өндөр дээд шүтэн уул усаа их эзэн таныхаа бошиг зарлиг ёсоор үеийн үедээ сүслэн дээдэлж сахин хамгаалж явахыг төр түмнээ төлөөлөн айлтхан андгаалъя. Бид нар мэдээж Улаанбаатар хотыг ногоо хот болгох, ногоо хөгжлийн асуудал гээд баримтж боловсруулж байгаа. Энэ хөтөлбөр дотор бол Богд хаан уулыг яг одоо энэ байгаа байдлаар нь хадгалах, Монголын нийслэл хотынхоо ногоон бүсийн одоо хөгжлийн шин мандлын төв болгох ийм зорилт тавьж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгч үндэстнийхэн эв соёлыг хадгалж хамгаалах, сурталчлан таниулах үүднээс 2010 оны 9-р сарын 20-ны өдөр бурхан халдан уул түүний хүрээсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үн цэнийг тодорхойлж дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан юм. Энэ зарлиг гарснаас хойш 5 жилийн дараа ерөнхийлөгчийн зарлиг бодит биелэн олж дэлхийн өвд бүртгэсэн тухай батламж бичгийг шинэ өнөмөрхөн монголчууд бид хүлээн авсан юм.
хүнд суртал, авилах хээл хахуулыг ил тод нээлттэй болгох зорилгоор Монгол Улс ерөнхий хэлэгчийн санаачилсан шилэн дансны тухай хууль хэрэгжээд 1 жилийг үдэж байна. За аймаг орон нутаг бол одоо бас төрийн үйл ажиллагааг ил тод байлгах энэ одоо шилэн дансны хуулийг бол хэрэгжүүлэх ажлыг бол бас нэлээд анхаарч сайн зохион байгуулж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бол бүх сумдууд мөн одоо төрийн бүх албан байгууллага агентлагууд дээр бол энэ вебсайтаар дамжуулж төсөв санхүүгийнхаа үйл ажиллагааг ил тод байгуулах, байгууллага дотроо ил тодын самбар гаргаж 7-7 хоногоор одоо самбарынхаа мэдээллийг шинжлэх байдлаар ажиллах гэх мэтлэн бол энэ шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээг бол гайгүй сайн зохион байгуулад явж байгаа. Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээр аймаг бүхэн санхүүгийн тайлан мэдээгэн ил болгож цахим хөтөлбөрийг хэрэгжүүлсний зэрэгцээ аудитын байгууллагын хийсэн шалгалтаар төрийн 5804 байгууллага аж ахуй нэгж үйл ажиллагаагаа шилэн болгож чадсан гэсэн дүн гарсан энэ хуулийн хэрэгжилд үр дүнд хүрснийг харуулж байна. Өмнө нь төсвийн байгууллагууд нүдэниад харанхуйгаар төсвөө зарцуулдаг байсан үрлэгэн байдал шилэн дансны хуулиар цэгцлэгдлээ. Сүүлийн 25 жил гадаад харилцаанд хэрэгжүүлж ирсэн төвийг сахих зарчмуудыг байнга төвийг сахих бодлого болгон зарлах Монгол Улс ерөнхий хэлэгчийн дэвшүүлсэн санаачлагыг дэмжүүлэх ажил гадаад дотоодгүй өрнөлөө. Монгол Улс нэгдсэн үндэсний байгууллагад эсээд 53 жилийн хугацаанд энхийг эрхэмлсэн, эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийг дэмжсэн гадаад удалгыг баримталж ирсэн билээ. Манай улс төвийг сахих бодлого баримтлах нь өнгөрсөн 70 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн энх тайванч гадаад бодлого дэвшүүлж байсан санаачлагын зүй ёсны логик үргэлжлэл болж байгаа гэдгийг төрийн тэргүүн онцолж байсан юм. Монгол Улс ерөнхий хэлэгчийн санаачилсан оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжсэн 2 жилийн хугацаанд нийтдээ 1500 залуус энэ хөтөлбөрт хамрагдсан байна. Монгол Улсын ерөнхий хэлэгч дэвсгэр түвшний ерөнхий командлагчаа эрхэм мөндөд нөхдөө. Өнөөдөр цэргийн тангараг өргөсөн оюутан цэргүүдэд төлөөлөн та бүхний амрыг ирж оюутан цэрэг хөтөлбөрөө амжилттай дуусгаад эр цэргийн тангараг өргөсөн эх орны хүү Цэдэн Балын зол баяр бий мэдчилж байна. 4 сарын өмнө оюутан цэрэг хөтөлбөрийн цэргийн ерөнхий бэлтгэлийн хичээл эхэлж байсан бол өнөөдөр мянган аав ээжийн хүү, мянган эх орны хүү боллоо. Цэргийн алба та нарт бодсноос ч илүү боломжийг нээж зөв төлөвшлийг олгож хамгийн чухал үзлийг төлөвшүүлсэнийг эцэг эх, гэр бүл, багш нар сургуулийнхан чинь гэрчлэх үзье. Өнгөрсөн жил тус хөтөлбөрийн анхдагчид болж 418 оюутан цэрэг тангараг өргөж байсан бол өнөө жил алдарт 1000 цэргийн карантин болж цэргийн мэрэгжлийн бэлтгэлд 2 сар гарлаа. Хөдөө орон нутгийн оюутнуудыг анх удаа хамруулсан сайн туршлага нэмэгдлээ. Оюутан цэрэг хөтөлбөрийн хүү жилээс жилд өргөжөж улам бүр чамбаарх болно. Бүх нийтийн цэргийн үүргийн болон цэргийн албан хаах тухай хууль, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичигт оюутан цэрэг хөтөлбөртэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг тусгасан бөгөөд эдгээр баримт бичгүүд батлагдсанаар тус хөтөлбөрийн хүрээнд олон асуудал шийдэгдэх болно. Оюутан цэрэг хөтөлбөрийг оюутан залуус сайн мэддэг, түүнд хамрагдахын төлөө хүсч тэмүүлэх болсон юм. Ерөнхий хэлэгчийн зарлих заасанчлан суралцж байгаа мэрэгжлээс нь үл хамааран сургалтын чөлөө цагт нь цэргийн жинхэнэ албыг хаахтай холбогдсон эрх зүйн орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийслэлийн 100 гаруй ихтэй сургуулийн оюутан залуус энэ хөтөлбөрт хамрагдаж эр цэргийн тангаргаан өргөлөө. Монгол Улс ерөнхий хэлэгч хэлбэгд орж, Орос улбооны улсын бүгд найрамд Башкортостан улсын нийслэл Уфа хотны улсын Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан, Бриксийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтанд оролцох үеэрээ 2 том хөршийн төрийн тэргүүн нартай 3 талд уулзалтыг хийсэн юм. 3 улсын төрийн тэргүүн нарын 2 дахь удаагийн уулзалтын хүрээнд Монгол улс, Оросын улбооны улс, бүгд найрамд Хятад улсын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зураглал,
мөн гурван улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах, хөтөлбөр боловсруулах тухай санамж бичих болон бусад барилт бичгийг ажлын журмаар тохирч гарын үсэг зурж эхлээд байна. Эдгээр нь гурван талын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой боллоо. Улс төрийн өнөөгийн нэн таатай харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь манай гурван талын ашиг сонирхол бүрэн нийцнэ гэж үзэж байна. Монгол Улсын ерөнхийлөгч Элбэг Дуржин санаачлагаар үүсгэн байгуулагдсан гурван талын хамтын ажиллагааны механизмыг манай хөрш орнууд дэмжин дээд түвшний уулзалтыг 2015 онд 2 дахь удаага хийлээ. Энэ уулзалтын үеэр Монголын тал санаачлан гурван улсын хамтарсан дэд үтэц хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх тохиолдолд төслийн техник эдийн засгийн үзүүлэлтийг судлах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх үүрэг өгөх судалгааны төвийг Улаанбаатар хотод байгуулахаар болсон юм а. Гурван улсын төрийн тэргүүн нарын 2 дахь удаагийн уулзалтын үеэр хамтын ажиллагааны эргэцэн үндсийг бүрдүүлэх 4 баримт бичгийг байгуулсан юм. Монгол Улсын ерөнхийлөгч Элбэг Дорж бүгд найрамдах Чех Улсын ерөнхийлөгч Земаны урилгаар тус улсад төрийн айчлал хийсний зэрэгцээ Швейцарын холбооны улсын Давос хотноо болсон дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцсон юм. Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын ерөнхийлөгч Сахиагийн Элбэг Дорж уул уурхай, дэд үтэц, байгаль орчны асуудлаар санал бодлоо илэрхийлсэн юм. Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том Европын аялал жуулчлалын зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах бололцоог аливаа улс оронд олгодог Берлиний ITV үзэсгэлэн нээж Монгол Улс ерөнхийлөгч үг хэлэхдээ Монгол улс энэ үзэсгэлэнд түнш орноор оролцсноор Монгол улсын засгийн газар аялал жуулчлалын салбартаа ихээхэн анхаарал хандуулж байгааг дэлхийд дахин нотлохын зэрэгцээ аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоход ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцолсон юм. Франц улсын нийслэл Парис хотноо 11-р сарын сүүлээр болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар нэгдсэн үндэсний байгууллагын Суур конвенцийн талуудын төр засгийн тэргүүн нарын 21-р уулзалтад Монгол Улсын ерөнхийлөгч Элбэг Дорж оролцож үг хэлсэн юм. Дэлхийн нийтийн өмнө тулгарч буй томоохон хоёр сорилт нь терроризм, дэлхийн дулаарлуулсныг Монгол Улсын ерөнхийлөгч онцолж тэдгээрийг доривтой шийдвэрлэхийн төлөө улс орон бүр хүчээ нэгтгэж үүрэг амлалтаа тодотхон баттгахыг уриалсан юм. Эрхэм үзэгчдээ Монгол Улсын ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааг олон нийтэд хүргэсэн сүлд нэвтрүүлэг энэ оны сүүлийн дугаараа та бүхэндээ хүргэлээ. Төр төвшин төмөн олон амгалан байх болтугай.